За ээлжидлээ хичээл Монгол ховол пэйж группээс дэлгэрүүлдэг. За Тэнгэрийн сургуулийн хичээлийн цаг бас давхацдаг. За энэ уламжлалаараа явна. За тэгээд та бүхний өнөөдрийн амгалан айлтгыг итгэл сэдвээр ярилцсан. За тэгэхээр уламжлалсаар оршилуулгаад хүмүүсийг орж ирж лайв жигдэртэл би бас нэг 10 минут ярьж бай. За энэ цаг нийгмийг ингээд дүгнээд шинжилээд таниад дүгнээд онолдоод оншлоод ихтэй яг энэ цаг яагаад ийм одоо эдрэгтэй байдалд хүрчих вэ гэхтэр хүний итгэлийг л байхгүй болгоод байгаа юм байна. За хөшин залуу гэх юм байхгүй, итгэл байхгүй болоод ирэхээр энэ нийгэм төр чигээрээ хямардаг, доотдаг хүн өөрөө эрүүл мэндийн хувьд биеэрээ мэдрэлийн хувьд эзэн бие бөөгийг нь тарих гэж хэлдэг. За хүний бол ухаан, монголоор бол ухаан гэдэг юм тийм ээ. Гүн ухаанд бол нэг бөөгийг нь тарих буюу одоо бидний одоо жинхэнэ нөгөө их сурвалж болж байгаа алтан дээд гэрээнд алтан дэвтэр алтан судар гэж ирэлхийлж байсан монгол виэсид нэг тухай бол бөөгийг нь тарих ухааныг. За энэ бол Эренхай Дайнханы мэдээллийн сан код юм гэдэг нь тодорхой болж байгаа юм. За энийг бол бид хичээл дээр янз бүрийн дэлгэрүүлж үздэг. За ингээд энэ бол ерөөсөө л явж итгэл дээр оршдог юм байна. За энэ итгэлийг л одоо байхгүй болгохыг 16 хар нийгэм 3 дайны даяараар. За энэ дотор бол 16 хар нийгэм нь тийм ээ. 3 дайн нь юу юм бэ гэдгийг бол бид бас цуврал лайв дээр зөндөө үзсэг. За тэгэхээр дахиад нэг давтаа зэрэгчхий 3 дайн гэдэг бол гений мутацтай буюу хоол хүнсний дайн. За энэнийг эдснээр бол одоо генийн өөрчлөлтөнд орох, генийн дампууралд мөхөлд орох. Энийг бол бактериологийн дайн гэж хэлж болно тийм ээ. За халуун дайн бол халуун дайн МТР вакцины антибиотикийн дайн. За энэ бол одоо химийн дайн болно гэсэн үг юм шүү дээ. Аль хэм буюу итгэл бишрлийг тулгуурлах ухамсарын химийг одоо үгүй болгоно гэсэн үг юм шүү дээ тийм ээ. За тэгээд хар мэдээллийн дайн. Тэгэхээр энэ 3 дахиад хүний бие дээр хүн бие юу энэ физик бие энийг уул бие гэж тийм ээ уул бие гэж хэлдэг юм. Уул биеийн эрүүл мэндийн дархлааг байхгүй болгох. Хоёрдугаарт эзэн биеийн мэдрэлийн дархлааг байхгүй болгох. За энэ бол коронавирус COVID-19 вакцины тарилгын дараа гарч ирэх аюул бол энэ. За энэний тухай бол бас судлаачид зөндөө олон дуурдаг, хэлдэг. Гэвч цэвэр үнэн мэдээллийг бол дэлхийн хувьд хэвлэл мэдээллийн системийг атгаж байгаа зэрлэг саксакуудын үнэн зөв бодит мэдээллийг алга болгодгоор хүний итгэлийг элдв янз бүрийн үзэл онлын дайнаар эвдэж хэмгэлж байдаг юм гэсэн үг. За энэ бол эзэн бие буюу мэдрэлийн системийг. За энийг бол одоо бид нэр бяцлаглалын хичээлээр задлаад үзэхдээ мон гэж мэдрэлийн систем, гол гэж дархлааны тунгалаг систем. За энэ хоёрыг устгах үгүй тийм ээ доройтуулах мохох энэ бол явагдаад байгаа. Энэ нь ухамсарын хувьд тийм ээ сэтгэл зүйн одоо ухамсарын төлөвийн хувьд бол сэтгэлийг харлуулдаг, итгэлийг иддэг явдал юм байна. За энэтэй холбоотой. За ингээд энэ бол эзэн биеийн хямрал, мэдрэлийн системийн хямрал болох нь байна. Дараа нь хүн биеийн хямрал буюу квем боловсрал гэж хэлж байгаа юм. Q боловсрал амин таван хүрдний ариун дааврын боловсрал, эмгэн боловсрал гэдэг бол аавра торсын орон. Гэрлэн бие юу торсын бие. Тэгээд хиймэрлундаа сэвжиж явхаа гэх мэтэр шашны
онолоор монгол хэлээр хэлдэг тийм ээ. Энэ бүгдийг эвддэг, хинхүүлдэг явдал. Энэ л хүнийг итгэлгүй болгож байгаа. Тэгэхээр итгэл, сэтгэл, ухаан гурав оюуныг засч яриусгаж, цэвэрлэж, цэнэглэж дээш нь хөгжүүлэх ёстой юм. За тэгэхээр бид нэр өнөөдрийн хувьд бол итгэл дээр нь тогтож ярилцъя тийм ээ. Яг гэвэл энэ ирээдүйн залуучууд маань бидний ач нар, үр хүүхдүүд маань ирээдүйдээ итгэх итгэлгүй болж ирснээр өнгөрсөн үе рүүгээ одоо нулимж эхэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр нулимх ажлыг бид нар хийсэн буюу итгэлийг эвдсэн юм байна. За тэгэхээр итгэл бол өнгөрсөндөө итгэх итгэл байхгүй болсон учраас ирээдүйд итгэх итгэлгүй болоод эхэлж байгаа. За энэ дээр бид нэр одоо тулгуурлаж ярих юм гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол би итгэлийн тухай ингээд олон юм яриад байх дээр бас сонирхолгүй байх. Тэгэхээр шууд асуултанд тийм ээ урьдчилж тавьсан лайв гэх юм бол асуултанд тавьсан манай оператор. Тэгэхээр итгэлийн тухай бол зөндөө олон асуулт ороод ирэх шиг боллоо. Ингээд энэтэй бүгдээрээ харилцан ярилцъя гэсэн үг шүү дээ. За асуултуудыг аваад би тэгээд тэрэн дээр хариулаад явах гэсэн үг тийм ээ. За мөнгөчин аймжи эцэг эхэн сонгож төрдөггүй гэдэг худал бололтой. Ерөөл тавина гэдэг юу вэ? Энэ насанд яагаад танд татагдаад тэндэг нү? Танд юм уу? За би шилээ санахгүй. Танд татагдаад сонсохгүй өнгөрч. За хаашилээ санаад. Танд татагдаад сонсохгүй өнгөрч маа энийг чи хийдэг. Танд татагдаад сонсохгүй өнгөрч чадахгүй байна. Яаж мөрөөм баттгаж дараадаа ертөнцид боожих вэ? 3 цагийн хэлхээс тайлбарламаар байна багш минь гинэ. За 3 цагийн хэлхээс алдагдах дээр итгэл алдагддаг байгаа шүү. Тийм учраас өнгөрсөндөө итгэх итгэл алдагдсан учраас одоогийн залуучууд маань одоо биднэрт ийм шаардлага тавьж байгаа юм тийм ээ. Нөгөө 70 80 90-ад оных нь биш 60 70 80-ад оных гэж тийм ээ нэг юм. За тэгэхээр өнгөрсөн цагийн хэлхээс гэдэг бол ирээдүгээр өнгөрсөн цагийн ирээдүй гэж биднийг одоо хэлж байгаа юм тийм ээ. Тэгэхээр бид бол одоо цаг дээр дахиад ирээдүй цагийг засахын тулд 3 хэлхээс он цагийн 3 хэлхээс гуруула итгэл дээр оршдог. Ирээдүйдээ итгэх итгэл гэдэг бол өнгөрсөн цаг дээр юм буюу өвгдөцийн байсан оршсонд итгэжээж энэ босдг юм шүү гэж. Тэгэхээр Чингис байсан мон огоол гэж ийм одоо хүчтэй зэвсэг байсан гэдэгт итгэхгүй болтлоонд оройтно гэж тийм ээ. Тэгэхээр энэнийг бол Чингис хааны айлдварт Монголын төр имэйлэн гэдсэндээ нэвхэхэд Чингис дахин залрах болно гэж хэлсэн байдаг. Энэ бол дахин төрөлт биш. Энэ бол Чингис онлын гүн ухаан одоо тэнд байгаа Чингис амьдарч ах уйдаан оршоосон тэр их ерөөлийн далай Монголын өвөг дээдсийн уламжлал тэндээс биднийг онгод гэдэг хэлбэрээр ивэж өгдөг. Энэнийг хэлж байгаа. За энэ тэр эцэг эхэн сонгож төрдөггүй гэдэг юм тийм ээ. Нөгөө эцэг эх буюу өнгөрсөн цаг биднийг төлөвлөж төрүүлдэг байсан юм шүү гэдгийг хэлсэн байдаг. Тэр нь одоо Автай сайн хаанаас чахундорж гомдорж өндөр гэгийн зан узрыг төлөвлөж төрүүлсэн байдаг. Тэгэхээр эцэг эхэн сонгож төрж болдог байх нь байна тийм ээ. Чингис хааныг хамаг Монголын Хабуул хаан, түүний хүү Бартанбаатар, түүний хүү Исүхэмэргэн Чингисийг бас төлөвлөж төрүүлсэн байдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо үр хүүхдээ төлөвлөж төрүүлдгээс холдчиход байна шүү дээ. Тийм үү? Энэ яасан юм? Жишээлх юм бол жирэмслэлээс хамгаалах менстрац гэдэг одоо юу спирал гэж нэрлэж анх гарч иржсэн. Одоо бол энэ болоод ингээ хэрэгжилж байгаа. Энэ ерөөсөө энийг устгачаад байгаа байхгүй. Нөгөө халуундаа гэдэг нь энэ. Тэгэхээр бидний одоо би жишээлх юм бол залуу байхдаа охин төрүүлэх гээд энийг бүр төлөвлөж байгаад хоол хүнсээрээ зохицуулж байгаад төрүүлж байсан. Энийг би төлөвлөж төрүүлэх буюу үр хүүхдтэй охин хүүхдтэй ээж аваагаа сонгох боломжийг одоо хангаж өгсөн гэсэн үг байхгүй юу. За энэ бол өнгөрсөндөө итгэх итгэл гэдэг нь энэ дээр бадардаг. Тийм учраас одоо миний хүүхдүүд
тийм ээ. Дамаа сүүлийн хүүхдүүд нь бол нөгөө ухаан ороод ингээд суугаад бясалгаад ингээд төлөвлөсөн хүүхдүүд маань бол энийг мэддэг, итгэдэг байхгүй юу. Тэгээ одоо би жишээлх юм бол ач нараа бодол сэтгэлдээ төлөвлөж өгдөг. Одоо тийм хүүхд төрүүлээсэ, тийм хүүхд төрөөрэй гэж тийм ээ. Тэгээд энийг дээд өвгдүүдтэй мөнхөд оршиж байгаа тэр мэдээллийн хөх торсоос энийг захиалдаг байхгүй. Тэгжээж хүүхдэд төрүүлнэ. Энэ бол эцэгхээ сонгох эрх олгож байгаа юм дэр юм тийм ээ. Энэ. За энийг бол ерөөл тавина гэж хэлж байна тийм ээ. Энэ эцэгхээ сонгож төрдөггүй худал бололтой ерөөл тавина гэдэг юу вэ гэдэг чинь энэ. Нэгэсэндээ ерөөл тавьсаар байгаад надад тийм сайхан сүн эстэй дээд язгуур алтан үргийн язгуур дээд язгууртайгаа өг дээдтэйг холбогдож чаддаг тийм таласт ухамсартай үр ач заяагаач илгээгээч гэж ингэж төлөвлөдөг. Тэгээ төлөвлөлөд ирэх дээр нь чин сэтгэлээсээ талархлаад тэнгэртэй үр хөхтэн өргөөд хүү төрүүлсэн шүү, хүү төрлөө шүү, охин төрүүлсэн шүү, охин төрлөө шүү. Тэнгэртэй талархлаа гэж ингэж холбоос тасардгүй явдаг. Энэ бол итгэлийг бадраадаг юм л да. За ингээд энд татагдаад байгаа хэрэг байлгүй сонсохгүй өнгөрч чадахгүй байна гэдэг тийм ээ. За ингээд дараагийн ертөнцид боожих вэ. Мэдээж хэрэг кристалл болж иж итгэлчин бадраад ирэх дээрээ кристалл ухамсартан буюу талас ухамсартан ертөнцид боож гинэ гэж хэлж байгаа шүү дээ. Ийм болно. Тэгэхээр тэнгэр үзэл гэдэг чинь зүгээр нэг энэ шашнуудын мохор сохор шажин болсон үзэл биш юм байна. Энэ чинь дээдийн дээд шинжлэх ухаан юм байна гэдэг бид нар баталж нотолж хичээлээ хийдэг ийм юм байна. За энэ бол 3 цагийн хэлхээсийг буюу өнгөрсөн ирээдүйн хоёртой одоо цаг дээр бид нар холбогдож энийг цоовн болох гэж энэ итгэл бадраадаг тэнгэр үзэл төршөвтэй бөөмөргөл гэдэг юм босгож ирэх энэ үзэгдэл. Энэ бол шашинтай харшилддаг юм байхгүй. Энэ итгэл унгаагаад байгаа юм бол хоосон онол буюу өөрийн зоргоор нэг онол зохиочход нэг бол нэг дутуу боловсрсон онгод бууж ирээд тэгээд нөгөө улаачаан харамлдаг түшээгээрээ одоо тийм ээ дамжуулж улаачаан харамлдаг ийм одоо үзэгдэл бөөмөргөл дотор маань байгаад байгаа нь үндэсний үзэл буюу үндэсний бөөмөргөлийн цэцэн мэргэн гүн ухаан төрийн хүртэл босгодог энэ гүн ухаан алдагдсанаас өнгөрсний итгэл гэдэг юмныг бид нар алдагдсанаас болоод энэ байхгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ бол яг чин сэтгэл рүүгэн очиод чадах юм бол амин чанар дотор буюу эренхийн дотор ирээдүй босгож ирэх өнгөрсний итгэл чин тэрэн дотор байдаг гэдгийг нөгөө амин чанар буюу эренхийн дотор 32,040 генетикийн код байна гэдгийг одоо шинжлэх ухаан судлаад батлаад ирж байгаа. За энэ дээр бид нэр тулгуурлаж 3 цагийн хэлхээсийг тайлах юм. Тэгэхээр 3 цагийн хэлхээс юу тийм ээ? Цаг хугацааны аялал байхгүй юу? Тэгэхээр цаг хугацааны аялал хийнэ гэдэг бол нөгөө итгэл нь бадарсан, сэтгэл нь ариуссан хүний дотоод хүрлээс гарсан бал гормон нь энергийн хүч болж байгаад тэгээд итгэл нь бадраад ертөнцид боож болдог юм. Энэ бол 3 цагийн хэлхээсийг хизээч тасдаггүй дээд оюунчлал, дээд ухамсартай холбож байдаг ийм хэлхээс байдаг юм аа. Энийг бид нар товчхон хэлэхэд энэ шүү. Тэгээд энийг бид нар хичээлэрийн цааш нь дэлгэрүүлж тайлдаг юм. За их хаан маань сэтгэлийг нь хураа гэж айлцсан энэ итгэл мөн үү? Гой сэдв байна багшаа хурдан сонсомоор байна. Манлайлагч өдөрдөгч гэж юу вэ? Нуруутай элэгтэй хүн гэж хэн бэ? Нуруу өвдөлөө, элэг өвдлөө гэх юм итгэлэн дээшлүүл, эрдгэрн гэх тохоо юу? За үнэн. Тэгэхээр өөрийнхөө хүчинд итгэх байгаад ирэхтэрэн хэн нэгэн эмчээс, хэн нэгэн багшаас, хэн нэгэн дэмчээс, хэн нэгэн бөөгөөс, хэн нэгэн ламаас дандаа итгэл гуйж өгдөг тийм ээ. Сэтгэл нь харалж чадах хэрэгтэй тийм шүү дээ. За ингээд энэ бол яг өөрийнхөө хүчинд итгэсэн хүн бол ямар ч өвчнийг ялаад авч гарч чаддаг. Итгэл хаана байна? Жишээлх юм бол хор товдор тусчжээ гэдэг нэг хүнийг ангаах ухаан оншилчин. Одоо нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар тийм ээ ангаахын эмнэлэгт очисон хүнийг эрүүл гэж бүү хэл гэж байгаа шүү дээ. Бүр тийм одоо нууц протокол цаан чи илчлэгдчихэд байгаа юм тийм ээ. Тэгтэл
Монголын уламжилт эмнэлгийн ангаахын эмч нар ангаахын Европын ангаах буюу шинжлэх ухааны ангаахын онолтойгоо энэ уламжилт ангаахын хувьсгаад ирэхээр одоо манай цэрэн дээр зүгсээс авахулаа тийм ээ нэг од эмнэлгийн одоо од багшийн шавнарч гэдэг юм уу тийм ээ энэ ангаах уламжилт ангаахын эмч нар одоо бол жишээлбэл цэргийн госпиталийн нааталт Монгол уламжилт ангаахын тан барьдаг тийм ээ оншилдог эмчилдэг эмч нар одоо хэм бэлээ байдаг энэ эднэр бол хүний итгэлийг нь бадрааж агаад сэтгэлийг нь ариусгаж итгэлийг нь бадрааж агаад ямар ч өвчлөгддөггүй ангаагддаггүй өвчин байхгүй энэ идэгдэг юм аа гэдгийг хэлээд байна. Энэгээр дэлхийн хүн төрөлхтөнд монголчууд уламжилт ангаахын ёс заншлаар бол ангаахын эрдмээр энэ хүн төрөлхтний итгэлийг бадрааж чадна. Тэгэхээр өөрийнхөө итгэлийг Монгол угсаатан дуурхтныхаа итгэлийг бадрааж энэ өвчнөөс салах хэрэгтэй. Тэгэхээр итгэлийг унтрааж байгаа юм бол юу? Үзэл онолын дайн буюу талцаан, хойволдаан энэ л байхад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл намаарч гэдэг юм уу, тийм ээ шашнаарч гэдэг юм уу, одоо төрийн бус байгууллагаарч гэдэг юм уу ингээд хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнх нь үзэл бодлыг үнэнч гэж итгэсэн. Энэ бас итгэл тийм ээ. Тэгэхээр жишээлх юм бол огт итгэлгүй хүн бол ерөөсөө тэгэл нам очоод байгаа. Ямар нэгэн өвчний сураг сонсоод очоод байгаа. Тэгэхээр энэ сураг сонсгоод байгаа шүү дээ. Дандаа эрүүл биш гэдэг сураг сонсгоод байгаа шүү дээ. Тэгэл нөгөө сэтгэл зүгээрээ дороотол унаад ирэхтэрээ эргэж сэрэхгүйгээр өвчнөдөө дээлдээд амархаа яваад ирдэг энэ хэлбэр. За ийм учраас энэ сэтгэлийг нь эзэмдэх аваас бие нь хаадах вүлээ гэдэг чинь итгэлийг бадраана гэсэн үг байхгүй тийм ээ. Сэтгэлийн хураа гэдэг нь л дээ. Энэ чинь хүчээр хураадаг нэг аргагүй. Ягаад гэвэл 1000 төмтийг тийм үү дороотуулчихсан хүнийг бол сэтгэлийн хүчээр хураадаг тийм ээ. Энэ бол төрийн цааз байдаг. Энэ бол төрийн цааз нь байгалийн жам сансрын энергийн хуулийг яс мөрдүүлдгийг төрийн цааз гэдэг. Тэгтэл одоо бол дуртай нэгэн зоргын нэгэн орчин тендер төр түшээлээд явуулъя гэсэн чинь хууль зохиож иж мөнгө олж авдаг. Тэр хууль нь дандаа нөгөө буруу сөрөг итгэлийг нь бадраадаг юм хөл болдог шүү дээ. Монгол ардын намд итгэсэн маш олон итгэгчид байг тийм үү? Энэ чинь итгэл байхгүй тийм үү? Ардчилсан намд итгэсэн маш олон итгэгчид байг. Энэ итгэл тийм ээ? Төрийн бус байгууллага байгуулчихад эннийхэн үзэл онолд итгэсэн итгэгчид байг. Ингээд талцуулаад хуваагаад ахаар нөгөөдөл чинь одоо залуучууд маань хайчих итгэл үнэмшлэн олдог сүсгэлдэг, сүжиглдэг, биширдэг юмгүй болоод ирж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд зөвхөн аав ээжийнхэн, өвөө эмээгийнхэн сургаал итэг гэсэн байдаг. Ингээд сургаалаасаа холдоод ирэхээр өнгөрсөн цагтаа итгэх итгэл гэдэг юм байхгүй болоод бид 90 оноос хойш гахаа өрөөд нөгөө шаттлаа 8 хийгээд ирэхдээ хүүхдүүдийн хаяад одоо тэрнийхэн горын юмсаа сууж байгаа нь шүү дээ. 30 жилийн дотор л бид итгэлээ бүрэн алдчихжээ шүү дээ. Монгол уцаатан тийм ээ. Монгол залуучууд маань. Тэгэхээр энэ бол одоо их хэцүү. Ийм үед л удирдагч, манлайлагч гэдэг маань ерөөсөө итгэлийг нь бадрааж өгдөг тийм ээ. Энийг урмаар тижээ гэж хэлсэн байдаг шүү дээ. Ийм илэгтэй хүн хэрэгтэй юм тийм ээ. Ийм удирдагч хэрэгтэй юм. Ингэж бид итгэлээ бадраадаг. Тэгэхээр энэ удирдагч бол тэнд зориг зүрхээр удирдаг нэг итгэл бадраагч байж болно тийм үү? Энд ухаанаараа удирдаг итгэл бадраагч нь хэрэгтэй шүү. Тийм учраас монголчууд итгэл нь бадраад ирэхээр ухаан төвсгөл хийгээд дэлхийг хэдхэн жилийн дотор нэг ёсондоо дэлхийг жишээлбэл 1221 онд бие биенийг алдаг дипломат харилцааг ерөөсөө хүлээж авдаггүй байсан тийм зэрлэг харгас дэлхийг 1224 онд дөрвөн гэргэнд итгэдэг тийм ээ. Гэргээ өвтлөөд ирсэн хүнийг алж устгадаггүй хүндэтгдэг ийм итгэлтэй болсон байсан шүү дээ. Ингэж дэлхийг 1221-ээс 1224 онд засч чадсан байдаг. Чингисийн төрт ёс. Тэгвэл одоо бид нар энэ итгэлийг их мон огоо улаар бадраагаад өгөх юм бол Чингис онол бадраад ирэх юм бол энэ итгэлийг хүн төрлөختөнд бэлэглээрэ гэсэн ийм л одоо гэрээтэй улсууд юм шүү дээ. За ингээд асуултууд төрүүлж орж ирсэн асуултууд цугулж байна тийм ээ. Итгэл зөн мөн үү? За итгэл бадраад ирэхээр зөн бэлэг ажилт юм байхгүй юу?
Тэгэхээр зөн бэлэг гэдэг нь ухамсарын бас нэг арай өөр ухтхон шүү. Гэхдээ сэтгэл нь ариусаад итгэл нь бадарчих тэр зөн бэлэг ажиллаад эхэлдэг. Тэгэхээр зөн бэлэг бол 6хан мэдрэх үйтэй ерөөсөө ажилдахгүй юм аа. Энийг бид нэр 9 мэдрэх үйтэй болгож яаж зөн бэлэг совин бэлгийг ажилуулдаг юм шүү гэдэг Цэцэн мэргэн гүн ухааныг нөгөө өнгөрснөөсөө авсан итгэл маань энэ юм шүү. Энийг л бид нар бадраах гэж үзээд байгаа юм. Ингэж чадах юм бол зөн бэлэг чинь ажилнаа. За ингээд итгэх нь зүрх сэтгэл гэсэн үг үү. За сэтгэл ариусаад ухаан тэлээд ирэхээр итгэл бадраад ирдэг юм байхгүй. Тэгэхээр энэ бол ухамсарын бие юм байхгүй. Итгэл гэдэг маань тийм ээ. Энэ. За энэ нь яах вэ тийм ээ? Зүрх сэтгэл дээрээс. Зүрх гэдэг нь бол зүгээр бидний одоо тараагур хураагур судсыг ажиллуулж идэг ноцоос тийм үү. Тэгвэл итгэлийг бадраадаг ноцоос нь өрц байхгүй юу. Тийм учраас өр зүрхнийхээ чамдын чамдаас гэж байгаа тийм ээ. Энэ бол сэтгэл юм шүү. Энэ сэтгэл бол нөгөө сүүн эсхийн буюу нөгөө ухамсарын бие гэж дэлгэх гээд байгаа энэ биений чинь зүрх нь энэ өрц гэдэг энэ нэнгэн хальсан эрхтэн юм байгаа байхгүй юу тийм ээ. Өр гэж. За энэ бол сэтгэлээр бадардаг юм аа. Тэгээд итгэл нь тийм ээ бадардаг юм аа. Сэтгэлээр ариусаад итгэл нь бадардаг юм шүү. За ингээд итгэл нь цаг хугацааг заах уу? Заана тийм ээ. Тэгэхээр одоо энд дөрвөн итгэл байна тийм үү? Өнгөрсөндөө итгэх итгэл, өнгөрсөн цаг тийм ээ. Ирээдүйд итгэх итгэл. Тийм үү? Энд одоо цаг дээр бол өөртөө итгэх итгэл тэгээд бусдад итгэх итгэл гэдэг юм байхгүй юу? Тэгэхээр бусдад бид нар итгэхээ байцсан. Тэгээд бусдад итгэхгүй болохоор өөрийн итгэл доош унаад байдаг. Ийм байхгүй юу, тийм ээ? Тэгэхээр эхлээд өөрийн итгэлийг босгоно, өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг босгоно. Тэгэхээр дангаараа оршсон өөртөө итгэх итгэл юу, тийм ээ? Хит оюунчлал байхгүй юу? Тийм ээ? Ухаан нь ажиллахгүй, сэтгэл нь ариусахгүй оюунчлал бол өөртөө хит итгэсэн байдал байхгүй тийм ээ. Тэр нь яадаг гэхээр амгшил ихтэй байдаг, бахархал байхгүй болчдөг. Ийм л юм байна. Нам дагсан буюу нөгөө үзэл онол дагсан итгэлүүд чи ийм байдалд аваачаад хүнийг унгаач чадсан шүү дээ. За энэ бол зөв итгэл биш байна шүү тийм ээ. Буруу итгэл байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд жишээлх юм бол одоо нэг итгэл үнэмшлийг нэг төрлийн бус байгууллага гэдэг юм нэг нам дээр бариад явж байсан чи нөгөөх нь унаад өгдөг. Яана би ийм юмд итгээ явж байсан ямар тэнэг юм бэ гэд эн чинь яасан бэ тийм ээ. Нөгөө нөхөртөө итгэх итгэл чинь эвдэгдээд байгаа юм тэр шүү дээ. Тийм учраас энэ нөгөө хэсэг бүлгэрийн талцаж хуваагдаж ингэж уралдах чинь итгэлийг чинь дандаа буруугаар ашиглаад байгаа юм шүү гэдгийг хэлээд байгаа юм баггүй. За энэ бол засах ёстой юм. Итгэл бол хүч мөн. Итгэл бол сэтгэлээр ариулсан итгэл гэдэг бол ухамсар гэдэг юм болж дэлгэрээд дотроо бол ухаан гэж тэлсээр байгаад ухамсар гэдэг болж дэлгэрээд энэ нь нэгдгэмэл хүч болдог. Тэр нь бусдад итгэх итгэл бадраагаад ирдэг байхгүй юу. Тэгээд тэрний төлөө найзынхаа төлөө, ах トゥ угийн төлөө, үр хүүхдийн төлөө амьдрдаг амьдрал чинь бусдад итгэх итгэл болж бадарч байгаа, нэгдэж байгаа юм шүү дээ, тийм ээ. Энэ нь чин үнэнч байснараа итгэл нь бадарч явдаг юм шүү. Тэгэхээр дүр эсгсэн хуурамчин бол дандаа нөгөө итгэлийн бусдад олжлуулаад байдаг ийм болоод байгаа юм шүү гэсэн үг шүү, тийм ээ. За отгоо шорвын асуулт. Өөртөө итгэх итгэлэн хүртэл алдах үе байна. За яг үнэ. Тэгэд өөртөө итгэх итгэлэн алдраад ирэхээр яадаг юм хүн? Гутран үзэл буюу депресс. Тийм ээ? Мэдрэлийн ядаргаа буюу стресст орчиж байгаа байхгүй. Тэгээд одоо жишээлх юм бол одоо нэг итгэлэн ингээд бадраах гэдэг. Одоо саяны бидний залуучуудын асуултанд яваад байсан баг тийм ээ? Итгэлэн бадраах гэдэг ингээд энэ тэнд очих дээрээ. За итгэл гэж за өөртөө итгэл хүртэл алдах үе байна. Лайв сонсмоор байна гэж байгаа юм уу? Багшаа итгэл гэж яг юу вэ? Итгэлээ гэж бодсон зүйл минь хэсэг хугацааны дараа эргэлзүүлэгч үе байна. Эсвэл итгэл гэдгийг сайн ухаагүй болохоор андуураад байна уу? Яг үнэ. Итгэлийг жинхэнэ чин сэтгэлээсээ ариус чадаагүйгээс итгэлээ алдраад байдаг ийм байгаа. Жишээлх юм бол хань ижлэн сонгох тийм ээ.
энэ дээр бас их итгэл алдагддаг юм байна л да. Хань ижлээ сонгох гээд явж ирсэн нэг хүнд одоо эсрэг хүстэндээ дурладаг. Тэгээд тэрэндээ сохордог. Тэгээд хайр болоод явсан чинь өнөөдхийнхээ нөгөө буруу муу ухамсарууд буюу нөгөө итгэлийн энэ эвдэх тийм ухаануудыг сөрөг ухаануудыг нөгөө сөрөг итгэл үүсгдэг юмнуудыг ерөөсөө харахаа байцдаг. Тэгэл дандаа энэ дурлчлаа хайрлчлаа тэгээд сүулдэ мөр нулимс нустайгаа холилдоод хайрлаад дурлаад яваад байдаг. Өнөөх нь итгэлийн нэвдээд өөр тишээ яваад байдаг. Энэ ч нөгөө хань зөв сонгохоос ахуулаад итгэл бадрааж байдаг. Тэгэхээр энэний чинь бидний уг дэдэс нөгөө уг муутыг усан дотроос төмөр авнаа гэж уг угсааг нөгөө өнгөрсөннийх нь итгэлийг маш сайн судалж яж өр хөвгтэй тэр хүмүүстэй сүй бэлэг тавьдаг буюу тэр хүмүүстэй хайр дуртай болгож дурлуулж хайрлуулж тэгээд амьдралыг зөв залдаг байсан. Энэ итгэл алдагдсан. Тийм учраас аав ээжийнхээ буюу өнгөрснийхээ итгэлийг алдсан бол та ханиа буруу сонгоол байдаг байгаа байхгүй. Ингээд амьдралын доройтоод явчихдаг юм. Нөгөө бодсон зүйл нь хэсэг хугацааны дараа эргэл зүйлээд итгэлийн алдаад ингээд эргэлзээ бүр одоо готрон бүзэлд оруулаад ингээд амьдралыг доройтуулаад байдаг. Энэ хэлбэр ш тийм ээ. За ингээд эсвэл итгэл гэдэг сайн ухаагүй болохоор тэр юм андуураад байгаа мó гэж яг үнэ. Итгэлийг л одоо жинхэнэ тийм ээ. Тэгэхээр тэр хүнтэй яарах юм байхгүй сайхан найз залуу зандан насанд бол үерхэл нөхөрлөлөөр хэлнэ тийм ээ. Эн чинь анд болцсон гэсэн үг шүү дээ. Тэгээд явж яснаа дурлал эсрэг хөстөнгүүд хоорондоо дурлал тийм ээ. За ингээд амьдралын хань сонгох хайр болно. За анд нөхдийн дунд бол одоо жишээлх юм бол трансгендер гэдэг нь нөгөө гомо лесби биш тийм ээ. Жинхэнэ анд гэдэг бол яг одоо би жишээлх юм бол үнэн итгэлтэй хоёр найзтай байхгүй хоёр талтай тийм ээ. Тэгээд тэр хоёр найз маань бол зүгээр л нэг бор сайхан ирчүүд тийм ээ. Одоо миний мэдлэгийг бол одоо гүйцэхгүй тэгээд надад итгэдэг би хоёр найздаа итгэдэг. Ямар нэгэн асуудал гарах тэр хоёр найзын төлөө би бол яг зогсож чаддаг. Энэ бол итгэл байхгүй тийм ээ. Энэ андын итгэл гэдэг юм шүү. Нөгөө дэрэгдэхтэй хажуу татаан итгэх итгэл буюу бусдад итгэх итгэл гэдэг чинь яг андын журамд нэгдэжээж энэ дээр итгэл жинхэнэ нөхөрлөлийн итгэл болж бадардаг. Энийг л андуураад байдаг байхгүй. Тэгээд нөгөө дүр эсгсэн найз, хуурамч найз энтерт итгээд байхаа явж байсан чи сүлд нь итгэл эвдэрдэг. Бүр томроор нь хэлэхдээ жинхэнэ итгэж байсан намч гэдэг юм уу, жинхэнэ итгэж байсан шашин дараатуулаад уруудуулаад буруудуулаад ингээд сүлд нь хинч биш булгаа хайдсан байж идэг. Энийний дараа нөгөө бусдад итгэх итгэл байхгүй болцсон. Тэгээд дандаа харддаг, сэжиглдэг тийм ээ. Ийм сөрөг талаас нь боддог ийм юм руу айч хайждаг. Энэ бол итгэлгүй болж байгаа тийм ээ. Ингээд сэтгэлгүй болгоо хайждаг юм байна шүү. За Монк 2 сегмент мөрөөдлөө биелүүлэхэд итгэл хүч нэмэх үү. Ерөөсө итгэлгүй бол мөрөөдөлж биелэхгүй, хүсэлж биелэхгүй, тэмүүлэлж байхгүй болно тийм ээ. Мөрөөдөлгүй болно. Итгэлгүй хүн мөрөөдөлгүй явдаг байхгүй. Тийм учраас том мөрөөдсөн хүн том л авдаг, том мөрөөдсөн хүн их эрдэм хураадаг. Харин яслагалд бол том мөрөөдөд байвал алддаг юм шүү дээ. Бас юм байна тийм ээ. Нэг ёсондоо сэтгэлээ хуурамч болгоод байхыг мөрөөдөл гэж байгаа юм л да. Тэгэхээр оюуны мэдлэгт бол мөрөөдөл маш хүчтэй хэрэгтэй мөртлөө итгэл бадрах сэтгэл ариусгахад бол мөрөөдөл хүнийг алдаанд хүргэдэг юм байна ш. Мөрөөдөд ирэхдээ нөгөө муу талыг нь олж харах юм байгаад дандаа сайн сайхан руу яваад алдаад байдаг ийм тал байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр хит мөрөөдөмтгий хулсууд бол амжилтанд хүрч чаддаггүй. Ингээд нөгөө итгэл алдраад байдаг ийм асуудал байна. Тийм учраас хит мөрөөдлийг яах вэ тийм ээ. Нөгөө эмоц гэдэг юмар хийж болдоггүй байхгүй юу. Тэгэхээр хит мөрөөдөл бол итгэлийг бас эвдчихэн тийм ээ. Тийм учраас итгэл яадаг юм тийм ээ. Дандаа сэтгэлийн тэнцвэрт байдал дээр л яг итгэл дандаа нэг эрен таарч буюу нөгөө хурцлагдсан эрен таарч мохохгүйгээр явдаг юм байхгүй юу. Итгэл мохон сэтгэл гутарна гэж нэг юм энэ дээр яваад байгаа юм тийм ээ. За хүний амьдрал тэр чигээрээ итгэл дээр тогтоод байх шиг тийм итгэл дээр л тогтно. Сэтгэл дээр ариусан тийм ээ. Ухаан дээр тэлнэ, ухамсар дээр нэгдэн өөр асуудал байхгүй гэсэн үг тийм ээ. За ингээд өөрчлөгднөө гэсэн итгэл сайхан болноо, дууснаа гэдэл гэвч
хүлээлтээс ихэвчлэн доогуур байх юм. Яавал итгэл гэдэг зүйл хүлээлтээс дээгүүр байх вэ? Өөрөө өөртөө итгэснээс хүлээлтгүй болчих юм байхгүй юу? Тийм үү? Хэн нэгэнд итгээд даатгаад явсан нөгөө итгэлийн нэмдээд яхаар өнөө хүлээлт чинь байхгүй болчихдог шүү. Тэгэхээр өөрөө өөрийнхөө хүчинд итгээд тэгээд бусдын сайн сайхны төлөө та ажиллаад хүлээлт биш. Өөрөө дандаа хөдөлж өгдөг. Энэнийг юу гэж хэлдэг юм тийм ээ? Олбог тойрсон мэрэгнээс огторгуйг тойрсон тэнэг дээрээ гэж тийм ээ? Явсан суусан зэцснээс явсан тэнэг дээрээ энэ гэж хэлдэг байхгүй юу? Тийм үү? Тэгээд яавал итгэлийг олж авах вэ гэдгийн төлөө дандаа явж бай гэсэн үг. Яавал сэтгэлийг ариусгах вэ гэдгийн төлөө дандаа эрэлхийлж бай гэсэн үг. Яавал ухаан тэлэх вэ гэдгийг дандаа сурвалжилж сурч бай гэсэн үг тийм ээ. Оюун биш. Оюуны боловсролыг бол бид нар тэтэ тэргүй зөндөө авсан чинь дандаа дампуурсан тийм үү. Одоо Харвард, Кембрижийн боловсрол гэдэг чинь дандаа оюун руу мэдлэг жихэд байсан чинь сэтгэлийг нь хайчхад ухааныг нь тэлдэггүй, итгэлийг нь мохоодог юм болчиход шүү дээ. Дэлхийн өндөрлөгтөн боловсролын систем нь 6 модуль зургуулан алдчихсан. Энээс 4 нь Монголд хэрэгжиж байгаа гэж байна шүү дээ. Тийм ийм судалгаа Монголын сургууль хийсэн байдгийн тийм ээ. Энэ боловсролын системийн туршилтын сургууль буюу Монгол генетик гэдэг сургууль энийг хийгээд 4 модуль Монголд хэрэгжиж байна. Тэгэхдээ яг Монгол модуль алга болчлоо гэдэг тийм ээ. Энэ Монгол модулыг гаргая. Энэ бол чин сэтгэлийн итгэл дээр тогтдог ийм л модуль байхгүй юу? За энийг л бид нар гаргаж ирэх гээд байгаа юм. За ямар нэгэн зүйл хэн нэгэнд итгэж даатгах нь ер нь зөв үү? За энийг бид нөгөө бэлгийн мэлмидээр үздэг юм л да. Итгэлийг эвдэх, сэтгэлийг оошоохгүй хаях энэ явдлууд гэх. Тэгээд энэ хэн нэгэнд итгэлийг эвддэг нөхөр гэдэг чинь яаж юм тийм ээ? Сэтгэл нь харалцсан, итгэл нь байхгүй болцсон нөхөр яваа шүү. Тэгэхээр тийм хүнд итгэгчдэр л бид нөгөө бусдад итгэх итгэлээ алдаад ингээл уламд ороотой байдаг. Тэгэхээр хэнээс ч юу ч хүлээхгүй ирээдүй болон өнгөрсөндөө итгэж за яг үнэ. Бусдад одоо ийм цагт тэр үзэл онолын даан хийгээд байгаа ийм цагт бол хэн нэгэнд итгэхгүйгээр зөвхөн өөрийнх нь ухаанд итэг тийм ээ өөрийнх нь ариун сэтгэлээр итгэлэн бадраа ингэж л ажил тэгж ягаад энд мэдээж өнгөрсөн цаг үе удам ухсаа хэрэгтэй. Аав ээжийн одоо эмээ өвөөг нь далдар зайл бичгээд тэгээд итгэл бадардаг юм гэж ерөөсөө байхгүй тийм ээ. Тийм учраас эмээ өвөө минь ээ, аав ээж минь ээ бид энийг одоо бушуухан засахгүй хүүхдүүдтэй адлагдаад ингээд дуусгах нь байна шүү дээ тийм ээ. Энэ бол 3 цагийн хэлхээсийн итгэл алдарч байгаа юм шүү. Тийм учраас энийг хурдан босгоё. Хурдан ёс зүйдэн, ёс заншилдаан уйж энийг сэргээж бадраа. Тэгэхээр л хэн нэгэнд итгэх итгэл амдын журам дээр босч ирж энэ л төрийг ариусгадаг юм шүү гэж хэлсэн байдаг юм. За энэ бол ирээдүй юм аа. Ингээд ирээдүйг бид хамгаалахын тулд одоо бие биендээ чин сэтгэлтэй амд нөхөртөө итгэе. Тэрнээс 10 зуутын системийг бүтээж бий болгоё. Харин нам эвсэл шашин суртахуун бид нарыг итгэлийг эвдээд дууслаа. Одоо итгэх юм үлдсэнгүй шүү гэсэн үг шүү дээ тийм биз дээ. За тэгэхээр энийг бид нар мэдээж шашин суртахуун намаа бид нар өшөө итгэлтэй болгож босгохын тулд амдын журамтал нэгдий гэдэг шүү тийм ээ. Тэрнийг одоо зөвхөн үгүйсгээд хайж болно. Үгүй бол энэний төлөө өөрийнхөө амьдрал итгэлийг зориулж байсан бол одоо энийг өөрөө зас эхлээд өөрийн зас тэгээд тэр одоо төрийн бус байгууллага гэдэг юм уу тийм ээ тэгээд тэр эвсэл холбоогоо зас тэгээд тэр шашнаан зас тэгээд намаан зас ийм л юм болно тийм ээ шашин хүний итгэлийг бадраж чадах юм байчлаа шүү дээ ийм л тийм ээ найдваргүй болоод ирсэн ягаад гэвэл гүн цэцэн мэрэгэн ухаанааnuuсан мухар сусгтэн байлгахыг эрмэлдсэн учраас тэр шүү тийм ээ за ингээд хэнээс юу ч хүлээхгүйгээр ирээдүйгэн бүтээхийн тулд өнгөрсөндөө итгээд одоо бид энэ ирээдүйн найдвартай итгэлтэй байдлыг бүрдүүлж үлдээх хүн бол бид өөр хүүхдэд давдуулахаас өөр одоо гарч үлдээвэ энэ бол ойлгомжтой. За оргүй болохоор итгэл найдвар таах нь зөв ор үгүй болохоор тийм ээ ар үгүй амьдарч байгааг итгэхгүй. За тэр мэдээж нөгөө итгэл эвдээд байсан юмнууд чинь
оргүй хоосон давьчаад өгч чинь тийм ээ. Тийм болохоор гэсэн үг болтой шиг байна. Итгэл найдвар тайхан зөв үү? Оргүй хоосонд итгэл найдвар тайна гэж байхгүй. Монголын үгдээс хоосон чанарын дайм болно шүү гэж хэлсэн байдгийн. Ингээд энийг Эйнштейн квантын физикээр батлахтаа энерги оргүй хоосноос бий болохгүй шүү гэсэн байдгийн. Итгэл бадарсан нөхцөлд энергийн хүчтэй нэгдэлд орж чадсанаар бид нар алтан эрнийг бий болгож босгодог ийм одоо уламжлалтай гэрээтэй тэнгэрийн гэрээтэй юм шүү. Ийм учраас оргүй хоосон хүний итгэлийг бадраана гэж байхгүй. Тэгэхээр л итгэл найдвар байхгүй болж байгаа. Тэгэхээр энийг амин чанар тээдэг юм шүү. Энийг хөх торс тээдэг юм шүү. Хайрын гэрэл итгэлийг бадраадаг юм шүү гэж ингэж хэлээд байгаа юм. Энийг бид нар хичээл дээрээ задлаачдаг юм. Оргүй болохоор итгэл найдвар тээхэн зөв гэсэн. Итгэл гэдгийн зөв утга санаа юу вэ? Тийм ээ. Итгэх найдах хүлээлт бий болох. За. Эд эг эл гэж тийм ээ. За энийг алтан дээдгээрээр өгрүүн хувирах юм бол их гүнзгий юм болдго юм. Тэрнийг бол эгэл хүмүүс одоо ойлгоход хэцүү өндөрдөө явчих байх тийм ээ. Энийг бидний өндөр түвшний одоо гүнзгийрсэн сургалтанд яваа улсууд бол задлал дэлгэж тайлж чадна. За итгэл гэдгийн зөв утга санаа юу вэ гэхээр мэдээж итгэл гэдгийн зөв санаа бол ирээдүйдээ баталгаатай үр сад үлдээх юм шүү дээ. Энэ зорилго юм тийм ээ. За тэгэхээр итгэл гэдгийн зөв утга бол ерөөсөө энэ юм. Итгэх найдах хүлээлт бий болгох. За итгэх найдах хүлээлт бий болгох. Энэ үнэхээр итгэж болох уугүй юу гэдэг дээр хүн хүлээлттэй ханддаг юм тийм ээ. Энийг харин цаг хугацаа гэдэг агуу их ангаагч энэ итгэл найдварын хүлээлтийг баттай итгэж болсон итгэлийг бол бадраагаад өгнө. Нөгөө ашиглагддаг итгэлийг бол готраагаад өгнө. Ийм юм болж байгаа тийм ээ. Энэ бол хүлээлттэй. Итгэл гэдэг энэ цаг хугацааны хүлээлт гэдэг нь тэр их үү багуу гэдэг дэсэл болно тийм ээ. Итгэл гэдэг өөрөө төгс гүйцэд гэсэн санааг илтгэх байхаа. За тэгнэ гэсэн үг тийм ээ. Төгс төгөлдөр гэсэн санааг одоо бий болгоно тийм ээ. Гэхдээ төгс зүйл гэж байхгүй болохоор итгэл гэдэг үгний хэрэглээ тун ховор байх байхаа. Төгс төгөлдөр гэж одоо ёстой нөгөө итгэл алдарсан үед энэ байхгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр төгс төгөлдөр гэдэг бол ахуй байдаг юм шүү гэдгийг Монголын үг дэс хэлсэн. Тийм учраас буддын гүн ухаан бол төгс төгөлдөр болох юм тул ахуйгаас нь тасалдаг нөгөө шарын шажин болгоод ингээд ахуйгаас нь тасалдаг болгоо явуулсан гүн ухаанд нэм байхгүй тийм ээ. Амьдрал ахуйг дандаа итгэл бадарсан ийм оршихуй болго гэдгийг заадаг ийм буддын гүн ухаан бол харин Монголын тэнгэр үзэл бол оршихуйг нь одоо чинь гэр орны чинь өрх бүлий чинь үр хүүхдийн чинь өвөг дээдстэйг хамтарж байгаад одоо цаг дээр бид нар оршихуйг чинь гэгэрлийн орон болгож өгдөг ийм гүн ухаан. Тэрнийг тэнгэр үзэл гэдэг юм. Энэ бол итгэл дээр л тулгуурладаг юм байхгүй юу? Өөр юм байхгүй тийм ээ. Тэр нь сэтгэлийг ариусгадаг юм байхгүй юу? Сэтгэл нь ариун болохоор итгэл нь бадраадаг юм байхгүй юу тийм ээ. Тэгээд ухаан дэлгээд идэг, ухамсар нь дэлгэрээд идэг. Ингээд гэр бүлийн нэгдэл гэдэг бол хамаг чухал нь итгэл дээр байдаг. Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр өөртөө айх нууцгүй болтлоо итгэл болтлоо энийг одоо сайн муу бүх юм аа тийм ээ бүр бэлгийн харилцааны аз жаргал юу байдгийг тэр юмнуудаа ярьж итгэж сурснаар энэ итгэл гэдэг чинь гэр бүлийг хамгаалдаг байхгүй юу. Тэгтэл одоо чинь нэг гэр бүлийн хань ижил эр эм хоёр биеиндээ итгэхгүй болоод ирнэ гэдэг бол сэтгэл харалцсных тийм ээ итгэл алдагдсных тэгээд өөр юм хайгаад байгаа бол та тэр хүний итгэлийг хизээ нэгэн цагт алдчихжээ гэсэн үг. Өөрөөсөө л бурууг нь хай. Бусдаас тэр бусдын хань ижилдэн итгэх итгэлээ битгий хаяараа. Өөрөөсөө бурууг нь ол тэгээд энийг зас гэсэн үг тийм ээ. Энэ дээр л бидний амьдрал тогтох юм. За итгэлтэй болсноор бидэнд ямар хоёр давуу чанар бий болох вэ? Ямар давуу чанар бий болох вэ? За нөгөө квадрат гэж тавьж ард нь том хоёр тавьчих тэр би шууд хоёроор нь уншиж штэ. Тий. За баяр цэцгийн асуулт. Тэгэхээр итгэлтэй болсноор ямар давуу чанарууд бий болох вэ? Амьдралын бүх эрх төрөл төрлийн давуу чанарууд буюу ухаан дэлж ухамсарын ариусал гэгэрэл ертөнцид очих буюу кристалл ухамсартан болох тэнгэрт мэдлэх буюу эндиго ухамсартан болох энэ бүх чанарууд итгэл дээр л тогтож гарч ирэх.
Итгэл дээр шүү. Тэгээд итгэсэн бол сэтгэлээ ариусгах чаддаг тийм ээ. Сэтгэлээ өгч чаддаг байхгүй юу? Итгэгээгүй учраас сэтгэлээ харамсаад хаагаад тэгээд тэр нь сэтгэл нь итгэл алдарснаас болоод сэтгэл нь харлаад байдаг. Ийм л одоо харилцаа шүү дээ. Энэ бол ухамсарын хамгийн сайн зэвсэг бол энэ юм тийм ээ. Сайн байна уу. За яаж өвгдөөстэйгэн байн холбоотой байж үргэлж итгэл найдвартай байх вэ? Өнгөрсний итгэлийг алдна гэдэг чинь энэ тийм ээ. Өвгдөөстэйгэн байн холбоотой байна гэдэг нь яасан юм. Тэр шарын шажин Чингис хаан бол айлдвартай хэлсэн, зарилгатай хэлсэн байдаг. Монгол улс саатанд хөх нуруутанд сэрхүүлдэн шашин үүрэггүй үндэстэй юм шүү. Тэртээ тэргүй Тэнгэр гэдэг цэцэн мэрэгэн гүн ухаан буюу дээдийн дээд шинжлэх ухаан оюун ухаантай. Тэгээд төр гэдэг дээдийн дээд шүтэнтэй гэсэн. Одоо бид нар бол Монгол төр биш тийм ээ. Монгол төр гэдэг бол хүн болгоны итгэлийн бие, ухамсарын биеийн дээр тогтдог юм шүү. Дуэло гэж тийм ээ. Ингээд энэ итгэл бадраад юм шүү. Харин одоо бид нар бол нам засагтай болцоход төр засгаа унгаачгаад тэр нөгөө хаанаа даахгүй юуцэн төр гэдэг юмтай болцоход тэгээд дандаа итгэл нь алдаад ирэхээр нам засгийг биш дандаа төр засгаа хараана зөвхөн тийм ээ гутаан доромжлно. Энд чинь өөрийгөө л доромжлоод байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас өөрийнх нь төрийг босгохын тулд итгэлээ бадрааж ухамсараа хязгааргүй тэл тэгжэл бид нэр өвгдөөцтэйгээ холбогддог болох юм шүү. Ухамсар хязгааргүй тэлээгүй энгүй гэдэг хэмжихийн аавра онцлогоо хийгээд хэмжихийн үлдсэнгүй 20-30% өвдөгнөөс өндөөш хиймэр байхгүй болцсон байвал энэ өвгдөөцтэйгээ хизээш холбогдохгүй. Харин хязгааргүй таласт болох буюу энэ дээр бол хиймэл оюун аавра онцлогоо чадахгүй. Харин нөгөө хиймэл оюун вибра тест бол энийг чадах гэдэг шүү, тийм ээ. Астро тест бол энийг чадах гэдэг шүү. Астроном тест, тийм ээ. Вибрац буюу долгичлын тест гэдэг юмнууд бол энийг чадах гэдэг шүү. Хиймэл оюун хийгээд байна, тийм ээ. Тэгээд энэний чинь өвгдөөцийн чинь ард талд чинь, тийм ээ. Баруун хойтлын ингээд гараа алдлангууд алдсан гарны чинь нурууны голноос хоош, энэ алдсан хурууны чинь үзүүрээс хоош баруун хойтлын чинь аавын чинь тал буюу авгын талын итгэл энийг хамгаалж идэг байхгүй юу. Энтэйгээ бид нар харилцаад ирэхээр өнөө шашны онол чинь энийг яасан юм тийм ээ. Астрал уй, ментал уй, казуал уй, кармен буй тэгээд тийм ээ атман буй гэдэг ингээд нэрлээд гадаадын нэрээр нэрлээд өчгтөр бид нар өвгдөөцөөс салгаад хайцсан. Тэгэхээр яасан тийм ээ энийг алтан дээдгэрээ өөрийн чинь биеийн зөнгө сэрэмсэр гэдэг шар усны үзүүл дээрээс ажилдаг сэрэмсэр гэдэг мэдрэх вэ 9 дахь мэдрэх вэ шүү. Энийг ажиллуулад унгуут сэрэмсэр гэдэг мэдрэх вэ ажиллаад унгуут өөрийн зөнгийн бие ажиллаж байгаа юм. Энийг тэжээдэг нь доод үндэс хүрдний булчирхаанаас гардаг тестостерон, эстроген, андроген гэдэг дааврууд энэ өндөрч төмсгний булчирхаанаас гардаг. Энийг бид нар хичээл дээрээ задлаад үздэг юм. За ингээд аавын зөнгийн бие гэхэл бөөрийн дээрээс гардаг бөөрийн дээд булчирхаанаас буюу энэ хүрдний онлоор бол энийг бас дэлгээд үздэг юм. Хүрд гэж энэ булчирхаануудыг хэлээд байгаа юм. Тэгтэл энийг нь биеэс нь буюу энэ эрхтэн системээс нь салгаад хүн биеэс нь салгаад гадны янз бүрийн нэрээр нэрлээд тэгээд тэрэнд нь одоо худлаа хоосон шүтээ тэгээд гадаад хэлээр ярих дээр нэх мундаг юм шиг ойлгоод ингээд явдаг. Нөгөө монгол хэлэндээ энийг хөрвүүлж орчуулж өөрийн болгож эзэмшиж чадахгүй болохоор итгэл бадрахаан баачдаг. Ингээр бид нар өвгдөөцөөс нь салждаг. За зүүн хой талд нь болох төр ингээд алдсан зүүн гарын чинь зүрээс хоошоогоо зүүн одоо нурууны чинь голоос арагшаагаа зүүн хой талыг нь ээжийн тал буюу нагцын тал хариуцаад байдаг. Энийг мэдрээд ирдэг. Энэ аавра онцлогоо хийнгүүт энийг мэдрээд ирж байгаа ш. Тэрнийг уншаад байдаг улсууд байгаа ш. Ингэж нөгөө хиймэл оюун хүртэл итгэл рүү чинь үдирдэж дагуулах гэдэг наа гэсэн үг ш. За ингээд энийг бол бид нар онцлогоо хийлгдэг бол хийлгэж болно. Харин застгийг нь тэр янз бүрийн гадны нөлөөгөөр засуулах тэр итгэл чинь бүрэн бадарч чадахгүй байгаа юм шүү, тийм ээ. Тэгэхээр энийг яг өөрийнхөө булчирхаан системээс даавраараа засаад гэх юм бол адреналин, кортизол, альдостерон гэж бөөрийн дээд булчирхаанаас гардаг даавар урмыг тэтэйгээд сэтгцийг эрүүл болгоод тийм ээ урам зоригийг тэтгээд сэтгцийг эрүүл болгоод бүтээлч сэтгэлгээ эрхэмдээд мэдлэх удирдаад явчихдаг. Ингэхээр бид нар өвгдөөцтэйг холбогддог. Сэрэмсэр гэдэг мэдрэх үгээл ажиллуулж чадах юм бол бид энэтэй холбогдно.
Тэгэхээр энийг бид нэр ажилуулдаг хичээлийг гэж одоо энэ Монгол улслаглаа мон огоовуулаар заадаг юм. Энэ бол бие зохиосон юм биш шүү. Энийг Чингис хааны сэрүүн тунгалагт Тулуу хаан энийг Тэнгэрээс авч тэр дээд өвдөлтөйг холбогддог. Чингис хааны 21 дээд өвдөлтөйг холбогдоод байсныг Цэцэн мөргөн гүн ухаанаар буюу энэ одоогийн Квантын хуулиар 800-ны өмнө тайлсан байгаа байхгүй. Тэгээд энийг хаан эцэгтэй барьснаар мон огоовуул энэнийг Чингис хаан айлдвартаа хэлэхдээ зарлиг болгож хэлсэн байдаг. Мон огоовлыг мэдгүй үжирч өгчснөөс малын төлөө амиан өрг. Тэр чиг нэртэй хүндтэй өхөл байхгүй гэж хэлсэн байдаг. Тэгээ энийг бол би зохиогоогүй. Энэ бол хаадын дээд мөнх тэнгэрийн хүчийг авдаг ийм онол юм шүү. Энэ нь мөнх тэнгэрийн хүч гэхээр хязгааргүй нэг тийм одоо агуу хүч гэж ойлгож болохгүй. Энэ бол 7 дээд эцэгчин юм шүү л гэж хэлээд байгаа. Энийн онолыг л Тулуу хаан боловсруулад Мон гэр үе ИС гэдэг судруулгаад энийг мөнх хаан зарлиг гаргаад сорхтон бих хатан эжийнхэн хүсэлтээр буюу тэнгэрийн хүсэлтээр зарлиг болгож байгаад тэнгэрийн зарлигийг буулгаж байгаад тэгээд их хаан Чингис орсонгуудаа энэ мон огоовлыг 7 зэхүү тулун отгонхүү соч бэхээр өртөөлүүлээд хамгийн сүүлийнх нь нөрзөдгөө дээр ирж дэлгэрсэн энэнийг нь одоо хүртэл итгэлэн бадраагүй нөгөө буруу итгэлдээ өдөртөгдсөн улсууд энийг үгүйсгээд байдаг ийм ч юмнууд байгаад идэв тийм ээ. Тэгтэл энийг судлаад өөрийн итгэлээ олж авч байгаа олон бүлгүүд байна тийм ээ. Одоо манай коллектив гэдэг юм уу тийм ээ. Гэрлийн өргөөч гэдэг юм уу тийм ээ. Одоо тэнгэрээс төвч гэдэг юм уу ингээд наруу төсөл гэдэг ингээд тийм ээ. Их Монгол язгууртан гэдэг ингээд бүгдээрээ өөр өөрийнхөө итгэлээр яваад шүү дээ. Энэ итгэл чинь оюуны 8 санд чинь 8 төлбөр өөр болгож буудаг юм шүү гэдэг алтан дээдгэрээ хэлсэн байдаг. За энэ ахуулаа нэгдэл. Гэрээнүүдийн итгэлийн төвшин ярьж болох уу? Алтан дээдгэрээ, Библийн гэрээ, Исламын гэгчлэн. За яг үнэн. Тэр шашинтан болгоны итгэл нь энэ гэрээн дээр тогтдог тийм ээ. Тэгвэл Исламын гэрээ гэдэг тийм ээ. Исламын шашин буюу лалын шашны бол Ислам, мусульман гэдэг хоёр урсгал тийм ээ. Энэ Коран судар гэдэг судар байгаа тийм ээ. Тэгвэл Библийн гэрээг Библи судар болгож доош нь болгосон байдаг тийм ээ. Ингээд амин чанарыг нь алдуулаад сатанизм болгоод хөгжүүлчихсэн. Тэгээ сатанизмдаа итгэдэг нэг хэсэг хар оюунчлууд энэ дэлхийг бүр ингээд бацсан багалзуурцсан байгаад байна шүү дээ. Энэ бас тэдний итгэл байхгүй юу тийм үү? Тэгтэл Библи гэрээндээ итгэдэг христийн шашин тунгууд протестант, католик гэсэн хоёр урсгалтай. Тэгээд олон урсгал болоод ирэхээр энэ гэрээгийн судар болгоод судраа одоо сөрөг буюу амт одоо чинь Библийн гэрээг эвдээд Библи судар болгонгуудаа шинэ гэрээ хуучин гэрээ гэдэг хоёрыг эвдээд шинэ гэрээг нь Христ Иесус Христ гэдэг мэрэгэн гэгэнтэн гарч ирээд энэ хайрлан энэрхүй бие биентэйг хүндэтгэлтэй оршихуй гэдэг хайрлан энэрхүйн итгэл бадраадаг энэ юмыг нь алга болгож аваад амт Христ буюу сатанизмыг хөгжүүлсэн 2020 жилийг туулуулсан байгаа ш. Тэр нь дандаа нууц гэрээ болоод яваад байсан. Тэр нууц гэрээ нь Сионы мэрэгдийн гэрээ, Масоны гэрээ гэдэг хоёр гэрээ болоод энэ нь одоо илчлэгдээд энэ протоколууд гэж тийм ээ энэ гэрээнүүд нь ингээ илчлэгдээд одоо дэлхийн хүн төрөлхтөн тэр энэнийг Монголын өвгдөөс алтан дээд гэрээндээ бол манай гэрээ бол 100 мянган жилийн настай сүүлийн 50 мянган жилд яг амнаас тархинд өртөөлөгдсөн гэрээ юм шүү гэдгийг хэлсэн байгаа. Энэ тэгэхээр алтан дээд гэрээ бол энэ дэлхий дээр байгаа хамгийн уугуул хамгийн одоо дэлхийн хүн төрөлхтөнд монголчууд дандаа энэ тэнгэрийн гэрээгээр засал хийж яадаг энэ гэрээ байхгүй юу? Библи гэрээ бол жинхэнэ оюунчлалыг нь удирдах дээд шинжлэх ухааны буюу цэвэр математикийн гэрээ байсан гэдэг нь батлагддаг, шинжлэх ухаанаар судлаад батлагддаг боловч эртний тэр юудэ буюу эртний одоо Египтийн соёлын тэр гэрээг зөрчсөн байгаа байхгүй юу? Тэгээд энэ бол дэлхий дээр ууд нь бол Библи гэрээ, алтан дээд гэрээ гэдэг хоёр л гэрээ байгаад байна. Харин энийг алдуулсан гэрээ нь тэр Сионы мэрэгдийн гэрээ, Масоны мэрэгдийн гэрээ гэдэг.
гэдэг гэрээнүүд болчиход ингээд хүн төрөлхтний итгэлийг бүгдийг унгааж байгаа тэгээд мухар сосготон болгоод итгэлгүй болгоод ирээдүйдээ итгэлгүй болгоод ирсэн энэний улмаар өнөөдөр сэтгэлийн гутрал итгэл нь бадрахгүй байгаа залуучууд маань тийм ээ одоо шиг найт клубд очдөг юм уу тийм ээ одоо шоу клубд очиж байгаад нэг жоохон дөргиж байснаа маргааш нь улам доошогоо ундаг нөгөө арх одоо буруу хэрэглэн тийм ээ арх тамхины буруу хэрэглээнд живээд тэр байтхан бүр хар тамхины хэрэглээр живээд ингээд итгэл гэдэг юм дуусах гад байна шүү. Тийм учраас тэрлээ хүүхдүүдэн алдахгүй байхын тулд бид алтан дээд гэрнийхэн итгэл бадраадаг тэрнийг ахуйгаан болгож авахгүй бол болохоо байлаа гэдгийг бидний өвгдөд 800-ны өмнө хэлсэн. Энэ цаг нь одоо тулчаад байгаа. Тэгээд энэ ялуу халуун шулуун 3-1 16 хар нийгэмтэй танд тулган хүлээлгэхдээ энэ итгэлийг бадраадаг алтан дээд гэрээ чинь хэрэг болно гэдгийг бидний өнгөрсөн түүх энд хадгалж чадсан байгаа байхгүй. Амин чанарыг алдуулахгүй нөгөө сатанизм болгоогүй тийм ээ алтан дээд хэвээр нь хадгалсан гэрээ байгаа байхгүй. За ингээд энийг одоо үгүйсгэгчд хүртэл байгаа. Тэр үгүйсгэгчд маань бас юу тийм ээ нөгөө Марксийн капиталын онолд итгэдэг, коммуны онолд итгэдэг нөхдүүд алтан дээд гэрээг үгүйсгэгчд байдаг. Материалист философичд бол энийг дандаа үгүйсгэж дайтж байдаг. Энэ ингээд итгэлийг эвдээд одоо юунд нь итгэх юм бэ гэдэг энэ төөрөгдөл залуучуудыг минь оруулаад байгаа байхгүй. За юм байна. Итгэл сэтгэлийн үйлдэл оюуны үйлдэл юм уу? За энэ бол итгэлийг бадраах гэдэг бол сэтгэл ухаан хоёрын үйлдэл юм тийм ээ. Харин мэдлэг олох гэдэг бол оюуны үйлдэл юм, тархины үйлдэл юм багхгүй юу. Тийм ээ. Итгэл бадраах гэдэг бол эсийн амин чанар буюу бөөгийг тарих гэж хэлдэг ухааны үйлдэл юм багхгүй. Тэр ухааныг тэлдэг нь сэтгэл ариусчиж тэлдэг юм шүү. Энэ ухамсар болгоод хязгааргүй дэлгэрүүлдэг юм шүү. Энэ итгэлийг бадраад юм шүү. За бөөгийн тарихны тухай ярьж өгөөч. Бөөгийн тарих гэж яг амин чанарыг хэлээд байгаа юм. Бүх хүний одоо жишээлх юм бол нэг их маш дэлгэмэл 1.5 их маш дэлгэмэл эс байна гэдэг. Тэгтэл одоо энэ судалгаа бол яг тоочны биш шүү дээ тийм ээ. Эс тоолоод тийм ээ тэр дотор байгаа генетикийн кодыг тоолоод генетикийн кодыг агуулж байгаа эрнийхээ ДНХ буюу амин чанарыг тоолоод байгаа тийм ээ. Энэ амин чанар гэж нэрлэж байгаа эрнийхээ ДНХ бол бөөгийн тарих юм шүү. Энийг Монгол ах үед зүгээр ухаан гэд тийм ээ ганцхан үгэнд хураагаад хийсэн тийм ээ. Юг ухах юм? Өөрийгөө ухах юм тийм үү? Тэнгэрийг ухах юм биш тийм ээ. Газрыг ухах юм биш. Зөвхөн өөрийгөө ухах. Тэгэхээр тэндээс одоо би ойлголоо шүү дээ. Ингээд сэтгэл чинь ариусаад итгэл чинь бадран шүү. Тэгвэл энэ нь уугаад дээд оюунаас зам бэлгийг уугаад хаан боловсралтан болно шүү. Энийг ухаан гэж хэлдэг юм шүү гэж. Тийм юм тийм ээ. Энийг бөөгийг тарих гэж гүн цэцэмэргэн ухаандаа хэлсэн байдаг. За солон лог дөрж сайн байна уу та хумсраа нэгтгэх гэдэг нь яам гэсэн үг вэ? Тайлбарлаж өгнө. За энэ чинь одоо ёстой надад самбар хэрэг болох нь ухамсарын нэгдэл гэдэг тийм үү? Одоо би энэ дээр самбар дээр нэг тайлбар өгье. Тийм үү? За асуулт бол зөндөө байна. За тийм байна. Асуулт бол зөндөө урсж байгаа юм тийм ээ. Сэтгэл дээр ярилцахад ийм. Тэгэхээр бид нар итгэл дээр ярилцсан. Тэгээд дараа бид нар сэтгэл дээр ярилцсан. Дараа нь ухаан дээр ярилцсан. Тэгээд бид нар 8 сард юм уу 9 сард нээлттэй ивент хичээлийг танхим цахим хоёр дээр цуг хийгээд энэ дээр бол том ивент хичээл хийх зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. За ингээд ухамсар гэдэг бол ухамсарын биеийг огоо бие гэж нэрлсэн байдгийн ухамсарын бие кристалл болж иж тэгэж хайрын гэрэлд нэгддэг ийм энерги хуйлтай юм. Энийг бид нар тэгвэл дараа тайлбарлая тийм ээ. Энэ бол самбар дээр хэлээ тайлбарлах нь нэгэн өвтөн болно. Бараг нэг бүтэн лайв болохоор юм байна. За тэгэхээр ухамсарын нэгдэл гэдэг бол моны нэгдэл гэж хэлсэн. Энийг одоо шинжлэх ухаан супер нэгдлийн онол буюу эцсийн нэгдлийн онол гэдээ хайгаад байгаа ийм онол байгаа юм шүү. Энэ бол их том сэдвтэй ярина тийм ээ. Тэгээд ухамсарын нэгдэлд орохоор зөвхөн одоо нэг хүний ухамсарын бие бол 100% гэж үзэх юм бол тийм ээ. Хүнийг одоо 100% гэж үзэх юм бол 96% нь тэр ухамсарын бие байгаа шүү. Мөн үү? 4% нь тулгуур авч байгаа 4% нь энэ
физик бие чинь буюу уул бие чинь байгаа шүү гэдэг юм тийм ээ. Квантын физик ингэж баталж шүү дээ. Тэгтэл Монголын хөгдөц хизээнээсээ огоо биеийн хөгжүүл 7-нд эцгээсээ цаашгаан тэнгэр болтол нь ингэж одоо ухаанаараа дэлгэгдэж хэлхэгдэж холбогдож байгаад тэгээд зөм бэлэгтэн тэр хүүхдийнх нь эрдмийг авч сурдаг уугуул сурлага дургаан орохыг хэлдэг юм аа гэж ингэж хэлдэг юм. За энэний тухай энергийн нэгдлийн тухай бол бид нар дараа нь бас моны онл буюу тэр ухамсарын биеийн нэгдлийн тухай бол бас нэг том лайв хийж таарах гээд байна тийм ээ. За энэний тухай урд нь бол лайвн дээр дурсаал ингээл явсан ийм хичээл дээрч дурсан юмнууд байгаа. За итгэлгүйгээс болоод хүнд учрах энергийн сөрөг үр дагаврууд. За энэ бол мэдээж ирээдүйд итгэх итгэл байхгүй тийм ээ. Үр савдаан юунд хийх гэж байгаа юм гэдгийг юунд үлдээх гэж байгаа юм гэдгийг мэдэхгүй энэ яг итгэл байхгүй болсноос болоод зориг байхгүй, зорилт байхгүй, амьдралын чиглэл байхгүй, мэрэгжлээ сонгож чадахгүй тийм ээ. Ажил үйлсээ одоо дэвжүүлж бадрааж чадахгүй энэ ерөөсөө итгэл дээр л бүх юм оршоод байна шүү. Тэгэхээр итгэлгүйгээр бол хүний амьдрал цаашаахан ерөөсөө явахгүй бүх 5 эрчмийг 5 уулангийн гацаагаад 6 дахь эрчим болдог хайрын эрчмийг өөрөөс чинь гаргахгүй болгодог сэтгэл готрол буюу депресс, стресс гэдэг хоёр юм чинь хүний туйлын доош нь унгааж байгаа. Ингээд депресс, стресс хоёрт ялагдаад ирэхээр нөгөө шоудчхад маргааш нь итгэл нь улам доошоо ундаг. Ингээд буруу зуршил руу өөрийг нь зоргоор нь хайдаг энэ үзэгдэл бол итгэл байхгүй болсны үзэгдэл юм аа. За итгэлийг олон удаа эвдсэн дахин итгэл алдсан хүнийг хай, бушуухан хай. Тэр нь сайн найз биш. Тэр чинь жинхэнэ өөрийн чинь сүйтгэгч энергийн вампир байхгүй юу? Тийм учраас тэрнийг хай. Харин чин сэтгэлт андаа итгэл дээр юм бадрааж өөрөө тэтгэж сур. Хэрвээ тэр дахин итгэл алдсан хүнийг уучлж чадах юм бол тэрнийг харин соёнгэгээрүүлэх тийм ээ. Сэтгэлийн юугаар эзэмдэх юм тийм ээ. Төрөмгийллээр биш авар инэрлэр эзэмдэх гэсэн үг шүү. Тэгж чадахгүй бол хайчих. Тэрэндээ тэгж зууралдаад өөрийнхөө итгэлийг улам алдуулаад, утруулаад, доромжлуулаад явах шаардлага юу байх тийм ээ. Ийм л. За ингээд бидний цагч одоо болчлоо одоо тэгэхээр одоо урт удаан болох дээр одоо бас хэцүү тийм ээ. За ингээд за энэ асуултыг аваад хариулчих. За тэгээд бүгдээрээ өндөрлөе. За амар сайн байна уу? Сохроор итгэх гэдэг нь зөн совн зөнгөөн дагаж байна гэсэн үг. Үгүй шүү. Сохроор итгэх гэдэг нь зөн совнжгүй, тэгээд зөн бэлэгчгүй, совн бэлэгчгүй зүгээр за энд итгээд үзүүл яадаг юм бол. За яад нэг итгэвчээ. Тэгсэн нөгөөх нь сохор итгэдэг байхгүй юу. Тэгээд алдчихсан нь би яах гэж ингэ бай. Өстой нэг итгэл эвдсэн юм боллоо. Энд чинь сохор итгэл байхгүй юу. Тэгээд итгэж болохгүй хүнд итгэнэ гэдэг бол сохор итгэл байхгүй тийм ээ. Тийм учраас мэддэг зүйлдээ хүн одоо дайсан байдаггүй юм тийм ээ. Мэддэггүй бол хүн мэддэг зүйлээс хүн ерөөсөө хайдаггүй юм. Мэдхгүйгээсээ айдаг, мэдхгүй учраас сохороор итгэдэг. Мэдлэгтэй хүн бол сохороор итгэдэггүй байхгүй юу. Ийм л юм. За ингээд өндөрлөе. Дараа уулзтлаа баяртай. Манай цуврал лайвууд энэ мэтэр цаашаахан үргэлжлэн бид 8 сарын сүүлч 9 сар боловсрал хичээл цуглаад эхлэхдээ итгэлийн сэдвэр томоо 4-5 өдрийн хагас өдрөөрч зориулаад хамаагүй залуучуудынхаа итгэлийг бадраах, сэтгэлийг ариусгах ийм ивент том хичээл хийх болно. Тэрний өмнө сэтгэл ухаан хоёрын тухай бид бас ярилцсан. Итгэлийн цааш нь үргэлжлүүлчих болно тийм ээ. Ийм байгаа шүү. За ингээд таалан сонссон та бүхэн талархлаа. Сайхан амарцгаагаарай.